Энэ түүхийг надад авга Кейн ах маань ярьж өгсөн юм. Тэр тосгоны нэхмлийн үйлдвэрт төхөөрөмжийн засварчин байсан болохоор ихэвчлэн шөнө дунд төхөөрөмжүүдийг шалгах шаардлагатай байжээ. Шөнийн цагаар байнга явдаг байсан тул Кейн ах олон хачирхалтай зүйлтэй тулгардаг байсан байна. Тиймээс өнөөдөр тэр надад 9 лууны голдох сүнсний тухай түүхийг ярьж өгнө гэж амласан. Тухайн үед ах маань өөрөө тэр сүнстэй таарсан ба одоо эргэн дурсахаас ч айдаст автана. 30 жилийн өмнө 21 цагийн үед Кейн ах өөрийн ээлжээ дуусгаад дугуйгаа унаад гэрлүүгээ харихаар явжээ. Тухайн үед гудамжинд огт хүн байхгүй, харин холоос гэрэл ялалцах нь харагдсан байна. Ах маань ойртод очивол голын ирэг дээр олон хүн цугласан байж, цагдаагийн болон түргэн тусламжийн машинууд ирсэн байв. Ах дугуйгаа замын хажууд тавиад юу болсныг харахаар хүмүүс дээр очжээ. Ахыг харахад эмч газар хэвтэх бүсгүйд зүрхний массаж хийж байсан байна. Эмч түүний цээжин дээр нь дарж чадхаараа л хичээж байж. Хүмүүсийн ярианаас Кейн ах энэ эмэгтэй амиа хорлохоор гол руу өсөрсөн болохыг олж мэджээ. Азар хажуугаар нь өнгөрч байсан хүн түүнийг анзаарч түргэн тусламж болон цагдаа дуудсан байна. Эцэст нь эмч босч ирээд эмэгтэйг нас барсан гэдгийг зарлалаа. Хэд хэдэн хүн түүнийг дамнуурга дээр өргөж, нүрийг нь давуугаар бүтээж эмнэлэгт хүргэхээр бэлтгэв. Дамнуургатай эмэгтэй Кейн ахын хажуугаар өнгөрч байхад гинэт салхи хөдөлснөөр даавуу хийсч нүүр нь ил гарсан байна. Эмэгтэй царайг хараад зөвхөн авга ах төдийгүй тэнд байсан бүх хүмүүс гайхширчээ. Хэдийгээр царай нь цусгүй цонхиж нас барсан ч гэлээ бүсгүй амьд байхдаа үнэхээр үтсгэлэнтэй бүсгүй байсан нь тодорхой байв. Энэ үед ахын толгойд тэнэг бодол орж ирсэн байна. Хэрвээ ийм үтсгэлэнтэй бүсгүйтэй гэрэлсэн бол гайхалтай байхсан гэж дотроо боджээ. Удалгүй эмэгтэй цогцсыг авч явсны дараа хүмүүс эцэст нь тарцгаалаа. Гисэн хэдий ч авга ахаа гэртээ ирсний дараа орондоо хөрвөөж унтаж чадсангүй. Түүнийг нүдэн аних бүрт өнөөх эмэгтэй цонхох горч гэлээ царайлаг дөрөх толгойноос нь гарахгүй зовоон. 1-7 хоног өнгөрөхөд Кейн ах шөнийн ээлжинд гарахаар болжээ. Гэтэл түүний ажлын хүмүүс өнөөх живсэн эмэгтэй талаар ярилцж байсан тул ахаа шуутган л тэдний яриаг сонслоо. Бүсгүй найз залуудаа хаягдсныхаа дараа гол руу үсэрсэн байна. Тэд олон жилийн турш хайр сэтгэлийн харилцаатай байсан ч найз залуу нь гадаад руу явж тэндээ өөр хүнтэй гэрэлжээ. Ургалтыг мэдэрсэн бүсгүй сэтгэл санаагаар унаж сэтгэлийн шаналлаа дийлэлгүй амиа хорлохоор шийдсэн байна. Тэр шөнөөс хойш голын тэр хэсгээр хүмүүс өнгөрөхөд бүсгүй голын ирэг дээр суугаад уйлж байгаа нь харагддаг болсон гэж ажлынх нь хүмүүс ярьжээ. Зарим хүмүүс эмэгтэйн гаслан уйлахаа сонсогдсон гэж ярьсан бол зарим хүмүүс түүний аимшигтай царайг харсан гэж ярьсан байна. Мөн бүсгүйн уур хилэн дэндүү хүчтэй байсан тул азгүйцсэн нэгнийг аимшигтайгаар зовоож магадгүй гэж хүмүүс ярьжээ. Тиймээс хүмүүс голын иргэний замаар явхаа болж зайлс хийх болсон байна. Тэр өдөр үйлдвэрийн менежер ажилчдаа хоолоор дайлж улмаар ажилчид нэлээд согтжээ. Тиймээс авга ахыг гэрт нь аюулгүй хүргэхийн тулд менежер Жек гэх хамгаалалтын ажилтнаас түүнийг хүргэж өгөхийг хүссэн байна. Ингээд тэд явсаар голын ирэг рүү ойртох үед Жек Кейн ахад сүүлийн үед хачирхалтай явдал тохиолдоод байгаа тул тойруу замаар явахыг анхааруулжээ. Харин Кейн ах Жекийг хамгаалалтын ажилтан байж сүнсэнд итгэлээ хэмээн тохурхсан байна. Нэлээд согтуу байсан тэрээр анхааруулгыг нь тоолгүй зөрүүдлэн урагшаа дугуйгаа жийсээр. Улмаар ахын бодлыг өөрчилж чадаагүй Жек түүнийг дагахаас өөр сонголт үйлдэлсэнгүй. Тэднийг 9 луу гол руу ойртоход Кейн ах аимшигтай хүйтэн салхи нуруугаар нь үлээхийг мэдэрчээ. Салхи түүний жихний хажуугаар эсгэрч хинэгэн уйлж буй мэт сонсогдсон байна. Согтуу байсан болохоор тэрээр төдийлөн айгаагүй бол түүний ард явж байсан Жекийн царай цонхилсон харагдана. Хэдийгээр авга ах хүйтэн салхийг тоогоогүй ч дугуйн жийхэд маш их хэцүү болж эхэлжээ. Тэгээд дугуйных нь хий гарсан байх гэж бодоод шалгасан ч дугуйн ямар ч асуудалгүй байлаа. Жек ч бас шалгаж үзэхэд үнэхээр л ямар ч асуудал байсангүй. Ингээд тэд учрыг нь олоогүй тул үргэлжлүүлэн дугуйгаа жийлээ. Гэтэл энэ удаад дугуйн жийхэд өмнөхөөсөө ч илүү хэцүү болсон байв. Үл үзэгдэх хүчинд урагшилж чадахгүй байгаа Кейн ах арагшаа хартал түүний дугуйны мөрөн дээгүүр ус урсаж байх нь тэр. Авга ахын нуруугаар хүйт дааж уусан архин гинт гарч эрүүл шахуу болжээ. Одоо л тэр ямар нэгэн эр бусын зүйлтэй тулгарснаа ойлголоо.
Жек Кейн ахын айсан царайг анзаарч түүнийг дуутахад авга ах хариу өгсөнгүй. Тэр зүгээр л урагшаа жийсээр духан дээгүүр нь хөлс урссаар. Удалгүй тэрээр хүйтнийг мэдэрч цээжийг нь мэс шиг зүйл тулаад байгааг мэдэрчээ. Авга ах цээж рүүгээ харахад хүйтэн нойтон гарын хээ байсан нь түүнийг бүрч ихээр айлгсан байна. Тэр даруй гарны хээ түүний бүх биеэр тархаж чичирхийлэм хүйтэн түүнийг бүрхлээ. Бүр илүү аимшигтай нь түүний гар хөлөө гинэт хөшиж хяналтаа алджээ. Үл үзэгдэх хүчээ түүний ундаг дугуйг удирдах өөрийн ирэхгүй гол руу чиглэн явуулна. Кейн ах ундаг дугуйгаа жолоотохын тулд бүхэл хүчээ дайчилж гол руу унахгүй тулд жолоогоо эргүүлэхийг оролдсоор. Тэрээр жолоогоо эсрэг дарахыг бүх хүчээр хичээж ундаг дугуй голын эрэхтэй зэрэгцэн урагшилсаар. Энэ үед тэрээр гол руу хараад маш ихээр цочирдлоо. Голын тусгал дээр түүний дугуйны ард эмэгтэй хүн суугаад явж байх нь харагдав. Гайхмаар нь түүний нүүр нь яс болтлоо усанд дэвтчихсэн байдалтай байжээ. Гинэт бүсгүй толгоогоо эргүүлэхэд түүний үс нь хуваагдсанаар аимшигтай инээсэн царай гарч ирсэн байна. Кейн ахын царайн цонхиж биеийн бүхэлдээ жичирч бүрэн хяналтаа алдан дугуй гол руу унлаа. Жек болж байгаа бүхнийг хараад хөдөлж чадахгүй хөшиж орхив. Хэсэг хугацааны дараа тэрээр ухаан орж шуутхан л голын эрэг рүү очжээ. Түүнийг очиход Кейн ахын биеийн дээд хэсэг нь усан дээр, доод хэсэг нь усан доор байлаа. Кейн ахын царай цогцос шиг цайж, амнаас нь хөөс сагаран ухаанаа бүрэн алдсан байв. Гэсэн ч тэрээр гараараа эргийн өвснөөс зуурсан байх ба амьд үлдэхийн төлөө эцсээ хүртэл тэмцэж байгаа бололтой. Жек хурдхан гараа сунган Кейн ахыг татсан ч тэрээр хичнээн хичээсэн ч түүнийг хөдөлгөж чадсангүй. Авга ах маань үргэлжлүүлэн живсээр түүний цээж нь дээшээ гарч ирсэнгүй. Жек Кейн ахын ойролцоо усанд хачирхалтай долгион үүсхийг анзаархад усны гадаргуу дээр уртаа үс хөвж байлаа. Энэ үс авга ахыг доошо татаж дээш нь гаргахгүй байгааг Жек ойлгожээ. Сандарсан тэрээр газраас чулуу авч ус руу хүчтэй гихчин шидлээ. Улмаар усанд орох зүйл Кейн ахыг татхаа зогсоосон байна. Энэ үед бүсгүйн нойтон толгой уснаас цохойж цээж хэсэг нь ил гарч ирэхэд хүзүүн аимшигтай шарахаар хүрээлэгдсэн байж. Тэр Жекийг амьдар нь залгихыг хүсэж байгаа мэт харагдсан тул Жек айсандаа нүдээ анин зүгтаасан байна. Тэрээр тусламж гуйхаар тосгон руу хамаг хурдаараа гүйн очиж амьсгаан давчтан газарт унахтаа таарсан хүмүүсээс тусламж гуйжээ. Удалгүй Жек хэсэг хүмүүсийн хамтаар голын эрэгт ирж ухаангүй байгаа Кейн ахыг олсон байна. Кейн ахыг аварч гэрт нь хүргэсний дараа тэрээр бүтэн 1 хоног ухаангүй байж хүндээ